Хайртай бол хартай гэдэг үг бүр үнэхээр ингээ хүмүүсийн бараг донд зүрд зөөг олчжээ. Тэгэхээр энэ хайр хардалт хоёрыг та юу гэж тайлбарлах вэ? Хайрын илэрхийлэл муу юм уу биш юм уу? Хайрын илэрхийлэл хар биш шүү дээ. Хайрын илэрхийлэл нь хайр байхгүй юу? Ерөөсөө тий хайрын илэрхийллийг хар гэж ойлгож байвал энэ өөрөө угаасаа биш. Тэгээ энэ бол хайрын илэрхийлэл биш, үндсэн мөн чанар нь ч биш. Хайр чинь бүр тий бүр юм бүр гоё штэ тий бүр гихэлэг байхгүй тий бүр ингээд бүх юмыг цайруулж чаддаг тий бүх юмыг тий өнгөтэй болгож чаддаг тийм зүйл байхгүй тий юу ч байсан тий одоо сайхнараа тий сайхнаар харж чаддаг гэхүү тий сохор дурлал гэдэг чинь нэг тийм тэгээ энэ нэг дурлал сохор гэдэгтэй адилхан л нэг юм яваад байна л да гэхдээ яг зөв хайртай бол хартай гэдэг нь ингээд би ч ингээд хайртай нэг чамайг харамлаа ингээд нэг юм хайртай үнэ харамлаа л байгаа зү тий тэр нэг хүн тэгэл яг үндэ энэ харамлаад байгаа сэтгэл нь нөгөө өөртөө итгэлгүй шин чанарын сэтгэл байж ах магадл хамгийн өндөр байхгүй. Тэгээ энийг болохоор зүрх зүг болтлоо яриад байна шүү дээ тий. Хайртай бол хайртай. Энэ бол хайрын шинж тэмдэг ерөөсөө биш.